За сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой нүд тайлтрам хэрэгүүд сар алгасахгүй гараад байна. За найз бүсгүйгээр хэрцгийгээр зодож амь насыг нь бүрлгсэн хэрэгт 3.3 жилийн ялгаа ноож хүүхдээ хазаж тамлсан, зодсон гэд хэрэгүүд чигтэлцэх боллоо. За гэтэл хэдхэн хоногийн өмнө 4 настай бяцхан охиноо зодож амь насыг нь бүрлгсэн хэрэг гараад байна. Ингээд баяр цогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад хилцэх хэсэг нь дэмжигдээд энэ ажлын хэсэг ажиллаад ер нь бол батлагдах шатандаа явж идэл сая дахиад буцаагаад татцсан гэдэг нь өөрөө цаг хугацаа маш алдаж байгаа юм л да. Тэгээд гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хуулиар иргэн татахдаа энэ хуулийг татцсан байна. Тэгээд би бас тэр хүмүүстэй уулзаад энэ ямар зорилгоор яагаад татцсан бол гэд чих тавихаар ер нь баг энэ тусдаа хууль хэрэг байгаа ч юм уугүй ч юм уу бараг гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн хуулиараа зохицуулж болно штэ гэсэн удирдлагуудаас нь ийм яриа яваад байна гэд тэгсэн учраас өнөөдөр төрийн бас байгууллагуудтайгаа ярилцаад бид нар нэг нэлээхэн томоохон шаардлага засгийн газарт хөрвүүлээгээд тэрийг бэлдээ сууж байгаа. Энэ шаардлагын утга нь бол энэ бол тусдаа ийм зохицуулалттай хууль байх ёстой. Өмнө өргөн барьсан хууль бол сайн хууль. Энэ хууль дээр одоо нэмэлт гол өөрчлөлтүүдийг шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд хаврын чуулганаар батлах ёстой. За энэ байдал манай улсад гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэхэд цогц бодлого хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгааг хэлж байна. Улсын хурлд өргөн баригдсан гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх хуулийг энэ хаврын чуулганаар заавал батлуулах шаардлагатай байна гэдгийг хэлж байгаа юм а. Төрөл бүрийн хөтөлбөрүүд бид нар хэрэгжүүлэх гэсэн үг л иргэний боловсрол бид нар үнэхээр мөнгө зарахгүй байна. Би бол бас өнгөрсөн хугацаанд би өөрөө нэг эргэн та баялаг гэх төрийн бас байгууллагад ажиллаж ирсний хойд бас өнгөрсөн хугацаануудад энэ хүний хөгжил рүү чиглэсэн зүйлүүдэд бас төсөв хөрөнгө батлуулах гал хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэд нэлээ явсан. Үнэхээр манай их хурлын гишүүдийн сэтгхүү бол тэнд хүрэхгүй байгаа байхгүй. Үгүй ээ сургуулийн барин, байшингийн барин, тэр гүүр зам гэдэг ахаас ерөөс хөндөө хөрөнгө оруулахгүй. Энэ бол ерөөсөө өнөөдөр улсын их хурлын гишүүд нь ийм сэтгхүүтэй, төр засаг нь ийм сэтгхүүтэй байгаа юм чинь өнөөдөр тэр доод түвшиндээ бол яг л бид нар нийгмийн толилт гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид бол энэ дээр энэ хүний хөгжилдөө л хөрөнгө оруулах энэ зүйл дээр бол одоо онцгойлон анхаарах хэрэгтэй. За энэ хууль сайн зөв хууль болж хэрэгжиж чадвал гэр бүлийн энэ хүчирхийллийг бууруулж амьдрал цайнаар нөлөөлөх хэргийг гарсан хойнонд тэмцэхээс гадна урьдчилан сэргийлэхэд чухал алхам болно гэж байна. За түүнчлэн энэ асуудлыг шийдвэрлэхээр санаачлагтай ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын оролцоо дэмжлэг их байдаг гэдгийг за Одон туяа гишүүн хэллээ.